Ус гэдэг дэлхий дээр оршин тогтнож буй амьтай бүхний амин чухал тэжээл. Ус байж хүн амьдарч, айл өрх бүр хоол цайгаа бэлтгэж амьдрал үргэлжлэнэ. Энэ л хэрэгцээ шаардлага ард иргэдийн амин амьдралын асуудлыг эрхлэх чухал алба болсон ус тээврийн албаны түүхийн эхлэл 1959 онд тавигджээ. Иргэд хэрэгцээ дундны усаа морин тэрэг, тэмээн тэрэг, өхөр тэрэг дамнуургаар зөөврлөн хэрэглэж байсан. Тэр цагийг халж ус сувгийн удирдах газрын автобазыг байгуулан ажиллах шийдвэрийг 1959 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргаж анхны дараагаар Ламжав жолоочоор Жамяан дорж нар ажиллаж байв. Тухайн үед иргэдийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 6 ус түгээх байрыг шинээр барьж, ундны усаар үйлчлэх ажлын чанар хүртээмжийг сайжруулах усан тээврийн ангийг байгуулан энэхүү албаны анхны түүх эхлэж байв. Намайг Хүрэлбат гэдэг автобазын ахлах инженерээр ажилладаг. Манай бааз анх удаа 1959 оноос хойш үүсэлт хөжилтэй. 59 онд тухайн үеийн ГАЗ 53 ЗИС-5 гэсэн машинуудаар анхныхаа баазыг байгуулж үйл ажиллагаа эхэлж явсан. Түүнээс хойш 1992 оны 10 сард тухайн үеийн нийслэлийн захирагчийн тушаалаар автотээврийн 28 дугаар баазаас 50 ширхэг усны автомашин жолоочтойгоор шилжиж ирж байсан. Тэгээд зөөврийн ус хангамжийн алба гэсэн алба нэгдэжсэн анх. 2007 онд НАС 2 төслөөр бохир усны 5 машин ирснээс цэвэрлэх байгууламжийн албан дээр автогаражийн анх үүсэлт хөгжил нэгдэжсэн маа. Тэгээд 2017 оны 1 сарын 20-ны өдрийн газрын даргын тушаалаар тустай үйл ажиллагаа явуулж байсан 3 гараж нэгдэж автобаз болон өөрчлөгдсөн. Тухайн үед бол нэг 130-аад автотээврийн хэрэгсэлтэй нэг 160-аад ажилтнтай үйл ажиллагаа явуулж байсан маа. Одоо манай базар өнөөдрийн байдлаар 154 автотээврийн хэрэгсэл 167 ажилтнтайгаар Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амыг унд баахын цэвэр усаар тасалдахгүй хангах, төвийн шугамд холбогдоогүй иргэд аж ахуйн нэгжийн бохир усыг татан зайлуулах, Улаанбаатар хотын цэвэр бохир усны шугам шилжээнд гарсан гэмтлийг түргэн шуургаар засварлах болон бусад үйл ажиллагааг автотээврийн хэрэгслээр хангах тийм үндсэн чиг агуулгатэйгээр ажиллаж байна. За би анх 1986 онд сургууль төгсчөөд автотээврийн 28 дугаар баазад ажилтнаар орж ирсэн. Тэгээд 1992 онд шилжиж төлөвлөгөөнөөр 50 автомашинтайгаар носоогоо утгах газар автобазад шилжиж ирж ирсэн. Түүнээс хойш одоо 39 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд тухайн үед бол биднээс 50 автомашинаар зөөврийн ус хангамжийн албан нэртэйгээр байгуулагдаад 280-аад ус төгөх байрлал ус зөөдөг байсан. Тэрнээс хойш бол одоогийн байдлаар 65 автотээврийн хэрэгслээр 380 ус төгөх байранд цэвэр ус тээвэрлэн хүргэж байна. Бид нар чинь 28 дугаар Азийн нэг гаражийг анх төрөлж ажилладаг байсан. Тэрнээс хойш 93 онд урд зөөврийн ус хангамжийн алба барилж байгаа байранд анх шилжин ирж байлаа. 2017 онд одоогийн байрлаж байгаа байрыг гаражуудыг манайх өөрсдөө засварлаж авсан. Хуучин бол агуулгын зорилтоор байсан барилгуудыг засварлаад өөрсдийн офис засварын гараж болоод ашиглаж байна. Түүхийн хуудас эргэх тусам үйл ажиллагааны цар хүрээ улам нэмэгдэж, ус залгуулах албаны нэр өөрчлөгдөн хөгжиж байлаа. Тухайлбал 1960-аас 1970 онд ус түгээгүүр насоосын станц, 1970-аас 1975 онд ус хангамж борлуулах хэлтэс, 1975-аас 1987 онд борлуулах анги, 1987-оос 1990 онд ус хангамж борлуулах анги, 1900-ээс 1901 онд борлуулах анги, 1992 оноос зөөврийн ус хангамжийн алба зэрэг нэртэйгээр ажиллаж байгаад 2016 онд ус зөөврийн автобаз болон бие даасан үйл ажиллагаагаа явуулах болжээ. Ингээд ус сувгийн удирдах газрын 2017 оны 1-р сарын 20-ны өдрийн B17 дугаар тушаалаар автобаз болж шинэ бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. За манай ус сувгийн удирдах газар бол одоо 65 дахь жилдээ Улаанбаатар хотын
цэвэр үндэсний ус, бохир усныг бас татан зайлуулах үйл ажиллагааг явуулж байгаа. За түүний Автоваз гэдэг анх удаа 2017 онд 1 сарын 20-ны тушаалаар, газрын даргын тушаалаар Автоваз гэж анх үүсгэн байгуулагдажсэн. За миний бие бол түүн дээр 2016 онд зөөврийн Автоваз байх үед нь зөвхөн цэвэр усны салбарыг хариуцчихснаас за 2017 онд анх газрын даргын тушаал гараад ус угийн удирдах газрын Автоваз гэдэг ийм алба бий болсон. За ингэснээрээ бол Улаанбаатар хотын Автовазуудын 3 дугаар зэрэгт ус угийн удирдах газрын Автоваз 3 дугаар зэрэгт одоо зогссон байгаа. За 3 дугаар зэрэгээр нийтдээ 172 ажилтнаа. За түүнээс 20 инженер дээрхий ажилчид, за 13 засварчид, за бусд нь бол одоо дандаа жолооч нар байсан. За жолооч нар дундаа цэвэр усны жолооч нар, за мөн бохир усны жолооч нар, за үйлчилгээний жолооч нар гэдэг нийт 172 ажилтнаа ийм үүсгэн байгуулагдчихсан. За өнөөдөр хүртэл бол одоо нийт парк шинжилт бол жил бүр одоо манай байгууллагын байгууллагын хөрөнгөөр болон одоо нийслэлийн хөрөнгөөр парк шинжилтүүдийг одоо жил бүр хийж хэрэгжүүлж байна. За манай удирдах зөвлөл болон ус угийн удирдах газрын зөвлөлүүд за Автоваз бид бүгд санал болгосноор жил төлөвлөгөөнд тусгадаад за түүнийхээ дагуу одоо ингээ парк шинжилтийг жил бол хийж явж байна. За намайг анх авахд бол нийт 32 одоо Орос зил 100 30 машинтай цэвэр усны үйлчилгээ. За түүн дээрээ бас хятад машин Isuzu гэдэг төрлүүд бас өөр төрлүүд байсан. За одоо бол ерөнхийдөө ер нь хятад машинаар ингээд дагнаад нэг төрөл рүүгээ ер нь одоо өнөөдрийг хүртэл явж байна. Морин тэргээр ус зөөдөг байсан цагийг халж моторт тэргээр усаа түгэж хийснээр ард иргэд амьдралын их булаг болсон усандаа амар хялбар залгаж ус түгээх албаны хуучин түүх шинээр бичигдэж эхэлсэн юм.